дуртай кикбоксчтой ер нь би. Тэгээ энэ дашрамд бас энэ веб сайта товчхон танилцуулъя. За манай кикбокс цэгмэнгээ сайт бол их шинжлэгдсэн. Маш одоо шинжлэгдэж сүүлийн 10 гаруй одоо уралдаан тэмцээний бүх одоо таймыг энэ сайтаас дүрсчүүлж одоо тавьсан байгаа. Тэгэхээр энэ веб сайт зочилсноор кикбоксийн 10 жилийн тэмцээн уралдаанд оролцсон, тэмцээн уралдаанд зохиосон бүхий л үеийн одоо үйл явдлыг дүрсээр одоо харж болохын боломжтой болсон байгаа шүү. Тэгээ мөн энэ нэвтрүүлгийг хэрвээ үзэж чадаагүй бол за манай энэ сайтад одоо бүрийхээрээ тавигдж байгаа. За ингээ 3 дугаар үе бол бас тун одоо өрсөлдөөнтэй болж байгаа харагдаж байна. За Ямамото бол мэдээж хожигдож байгаагаа мэдрээ жоохон шахаж ингэж өөрийнхөө одоо ашигтай зайд орж ингэ тулдна гэсэн. За сая орон доороос онсон болов уу нэг хорон ирэхээр хүчтэй ирээд байна. За тэгээ Сато мэдээд ойртуулахгүй нөө хамгаалтан дээр авчаад одоо урд төлөөрөө тогтоочоо, урд гараараа тогтоочоод тогтонгот тогтуулаад одоо хойд гараа нэмчээд ингээд зөв одоо арга ухаанаар тулдаад байна. За сая ухтуулаа зүүн баруун гар их гоё болсон. Ингээд чигээрээ орж ирж байгаа нэг бол ухтуулах мэдээж амархан. Ер нь ингээд чигээрээ орно гэж бол одоо тулаанд байхгүй штэ. Энэ одоо хүн чинь одоо сөрөг довтлогоо хийн, хариу довтлогоо хийн гэж чигээрээ орно гэж байдгүй. Уг нь жоохон ухаантай арга барил эзэмшиг гэвэл хоёр талдаа явж өрсөлдөгч байгаа дээр сөрөг довтлогоо хийх чиглэлийг өөрчилж ингэж довтлуулах нь өөрт ашигтай. Тэгээ Ямамото одоо энэ дурслагтай хүн гэхэд одоо чигээрээ л одоо довтлоод байна. Японуудын бас арга барил дутагдaltaй зүйлүүд бас харагддаг. За илүү давуу талгууч бас харагдчихл байдаг. За сая баруун гарын шулуун зөвлөлт маш гоё ирсэн дээ. Тэгээ Ямамото тулдаад унчихгүй төсөөд тах шиг байна. За тэгээ энэ сулраад ирлээ. Хөл дөрөөч тогтоход хэцүү болоод ирж ах шиг байна. Сато бол өрөөсөө ядарч битсэн юм алга. За сая зөвхөн хоёр гарын шулуун цохилтоор л хожлоо дөө. Урдгаар мөргүүлээл. Аад ороод ирэхэд нь хойд гар нэмчээл. Зайгаа авчаа жоохоо хоошоо гарчаал өрсөлдөгчөө довтлох үед. Бүр баригдах гад ирвэл хамгаалтан дээр гарыг авчаа. Тэгээ сөрөг довтлогоо хийчихэд ингээд заа сая ахаа баруун гарын шулуун цохил. Одоо энэ харагдж байгаа баруун ирж байгаа баруун гаргаад одоо довтлох болохгүй л байгаа юм байна. Ямамато. Энэ баг их гоё ажиллах хэрэгтэй. Энэ одоо эрингд авч гарч байгаа баг бол алдааг нь хурдан харж засаж одоо зөв тулалдах нь арга бол тэр амралтын зөв зөвлөх хэрэгтэй. Энэ удаа баг жоохон дутмаг ажиллаа да Ямамато гэж. За ингээ 3 дугаар үе дууслаа. Миний бодлоор бол зүгээр хоёр талтан займарж гарч байгаа. Тэр баруун зүүн гарын цохилтыг гаргаж байгаа. Тэгээ айл дөрөвнөөс хойш 3 дугаар үеэс ингээ шахаад ингээ довтлсон болов уу боломж байсан да. За бүр хонхтой зэрэгцээд Сатог баруун гар. За тэгээ Сато бол нэг их ядрахгүйгээр Ямамотог бол хожиж байгаа л харагдаж байна. Тэгээ одоо шүүгчнэрийн шийдвэр гарна. 3 шүүгч одоо саналаа өгдөг байгаа. 3 шүүгч тус бүрдээ оноо өгнө. Тэгээд оновчтой болсон давталгаа хөрийг одоо тоож оноо өгдөг байгаа. Яа энэ Ямамотогийн баруун гарын хажуу оновчтой болсон. Тэгээд их цуцсан тас үл. За энэ дэр хөлийн цохил хамгаалттай хаалттай юутай хийтэн сөвчтэй орж байна. 29 対 28 Aka Sato. This will be an absolute no-brainer. I know, I was going to say it. Sato's hardly raised a sweat here. No offense to Yamamoto, he's hoping there, but I don't know what he's hoping for. Нэг шүг тэнцүүлсэн байна. Oh my God, a draw. Okay, we need to get the wet fish out and slap that judge. Яанга хоёр гурав шүг Сато гэсэн 2-1-ээр харьцаагаад шигээрөө Сата одоо энэ одоо ээлж талтай байгууллаа. Somehow Yamamoto got one round in with one of the judges. He got a draw off another judge. I don't know. Anyway, Mike, anyway you do the math. Sato is through. За Тулааны спорт нэвтрүүлгийн 211 дахь дугаар хүргэлээ. За хэрэг одоо энэ удаагийн дугаарыг үзэж амжааг үзэгчд маань Kickbox Цэгмэн гэдэг сайтад одоо зочлол одоо энэ дугаар маань бүрийг тавигдж байгаа гэдгийг хэлье. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.